Санхүүгийн боловсролыг түгээгч мандал даатгал. Сайн байцгаана уу? Модерн эдийн засгийн лекцийн 2 дугаар хэсгийг та бүгдэд хүргэж байна. Өмнөх лекцээр бид эдийн засгийн суур нэгж болох өрх, гэр, тэдгээрийн хэрэглээ, ирээдүйн хэрэгцээ, эрсдэл, ямар хэрэгцээ байдаг, ямар эрсдэл байдаг, яаж шийдэх вэ гэдэг талаар суур хичээлийг үзсэн. За энэ удаагийн лекцээр бид эдийн засгийн дэд бүтц болох санхүүгийн зах зээлийг авч үзнэ. Тэгэхээр эдийн засаг хөгжихийн тулд түүний дэд бүтц болох санхүүгийн зах зээл сайн хөгжсөн байх ёстой. За мөн энэхүү санхүүгийн зах зээлд өрх та бүхэн яаж оролцох вэ гэдгийг тодорхой харуулах болохоор та анхаарлаа хандуулаарай. Өрх гэр маань компани болон төрийн байгууллагуудад ажилч хөдөлмөрийн хөлс олдог. Энэ бол Монголын хувьд орлогын гол их үүсвэр байгаа. Мөн санхүүгийн зах зээлд орсноор бид орлогын 2 дахь их үүсвэрийг олох боломжтой. Мөн цаашлаад хөрөнгийн хуримтлалыг бий болгох ёстой гэдгийг харуулах болно. За юуны өмнө өрх гэр маань даатгалын компаниудад хураамжталдаг. Энэ маань бидний өмнөх хичээлд үзсэн 3 төрлийн эрсдлээс хамгаална. Эрүүл мэндийн, хөрөнгийн, хариуцлагын. Тэгэхээр эдгээр эрсдлүүд бидний амьдралд тохиолдох юм бол маш их хэмжээний эдийн засгийн дарамт үүсч болно. Харин даатгалын систем маань энэ дарамтуудыг үгүй болох үндсэн үүрэгтэй байдаг. Тодорхой хэмжээний хуримтлалыг бид хөрөнгө оруулалтын сан болон тэтгэврийн сангуудад бий болгох ёстой. Мөн банкнд бидний сайн мэдэх хадгаламжуудыг бас хийдэг. Тэгэхээр банк болон эдгээр сангууд хоорондоо тодорхой ялгаатай байгаа. Энийг бид дэлгэрүүлж үзнэ. Банк маань эдийн засагт зээлийн үүргийг гүйцэтгэдэг. Ард иргэдээс хадгаламж татан төвлөрүүлээд эргүүлээд зээлдэг. За юунд зээлдэг вэ гэхээр бид өмнөх хичээлдээр үзсэн өнөөдрийн хэрэглээг шийддэг. Хөрөнгө оруулалт болон тэтгэврийн сангууд маань хувьцааны сангийн үүргийг эдийн засагт гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл ард иргэдийн төвлөрүүлсэн хөрөнгөөр компаниудын хувьцааг худалдаж авч ард иргэдэг эзэн болох боломжоор хангадаг ийм маш чухал байгууллага байгаа. Даатгалын сан нь эрсдлийн сангийн үүргийг эдийн засагт гүйцэтгэнэ. Ингэснээр нийгэмд байгаа эрсдлийн хэмжээг бууруулах, ард иргэдэд нөхөн төлбөр олох үндсэн зорилготой. Тэгэхээр эдийн засаг маань үндсэндээ ийм үндсэн 3 сан буюу зээлийн сан, хувьцааны сан, эрсдлийн сан гэсэн ийм үндсэн байгуулалтын тусламжтайгаар цаашаага хөгждөг. Санхүүжилтөд явдаг, улам илүү их бүтээн байгуулалтыг хийх боломжийг бий болгодог юм байна. Эдгээр сангууд өөрсдөө төвлөрүүлсэн мөнгө, хөрөнгийг цааш нь санхүүгийн зах зээлд оруулж байгаа. За санхүүгийн зах зээл маань хөрөнгийн бирж, брокер, хөрөнгө оруулалтын банк, клирингийн байгууллагын тусламжтайгаар зах зээл дээр 3 сангаас орж ирсэн мөнгийг цааш нь дахин хуваарлана. Тэгэхээр энэ хөрөнгийн бирж, брокерийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын банкнууд эдгээр байгууллагууд бүгдээрээ хөрөнгийн захын нэг хэсэг болоод санхүүгийн захын нэг дэд бүтц болоод цаашид хөрөнгө оруулагч нарыг хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа хүмүүстэй нь уулзуулах ийм үндсэн үүргийг гүйцэтгэж байгаа. Санхүүгийн зах зээл дээр орж ирсэн мөнгө хөрөнгийг цааш нь компани болон төр гэсэн үндсэн 2 төрлийн байгууллагад авч байгаа. Тэгэхээр компани бол санхүүжилтийг аваад ажлын байр бий болгоно. Эдийн засагт хэрэгтэй зүйлсийг бүтээж бий болгоно. Харин төрийн хувьд санхүүгийн захаас авсан мөнгөөрөө нийгэмд хэрэгцээтэй зүйлсийг нь бүтээн байгуулна, төсвийн зардлыг нь санхүүжүүлнэ, багш нарын цалинг тавина. Ийм маш олон төрлийн санхүүжилтүүдийг хийдэг байх. За мэдээж мөнгө авсан юм чинь эргүүлээд төлөх ёстой. Төр бол санхүүгийн захаас авсан мөнгөө хүүтэй нь эргүүлж төлнө. Компани бол санхүүгийн захаас авсан мөнгөө зээл авсан бол хүүтэй, хөрөнгө оруулалт авсан бол ашигтай хамт буцааж төлөх ёстой. Илүү их болгож үржүүлж өгдөг гэсэн үг. Санхүүгийн зах хуваарлалтыг хийгээд нөгөө хөрөнгө оруулалтуудыг нь ашигтай хамт банкудад, хөрөнгө оруулалтын болон тэтгэврийн сангуудад, даатгалын байгууллагуудад буцааж төлдөг байх нь. Банк бол зөвхөн хадгаламж авдаг, зээл олгодог л байгууллага. Тэгэхээр санхүүгийн зах зээл дээр зээл олгоод хүүтэй мөнгөө буцааж авна. За энийг эргүүлээд иргэдэд халамжийн хүүтэй буцаан төлдөг байх нэ. Хөрөнгө оруулалтын сан болон тэтгэврийн сан, хувьцааны сан гэж би тэр үйлсэн. Компани хувьцааг худалдаж аваад хүү биш ашигтай нь хамт буюу иргэдэд хөрөнгө оруулалтын өгөөжтэй нь хамт мөнгийг нь өгдөг байх нь. Даатгалын байгууллагууд бол харин энэ мөнгийг нь өөр дээрээ хоримтлуулж байгаад ямар нэгэн эрсдэл тохиолдох юм бол иргэдэд нөхөн төлбөр олгодог. Тэгэхээр машина 10 сая төгрөгөөр даатгуулад 50,000 төгрөгийн хураамж төлсөн бол машин шатахад эргүүлээд 10 сая төгрөгийн нөхөн төлбөр авах нь. За тэгэхээр санхүүгийн зах зээл гэдэг эдийн засгийн дэд бүтц маань үндсэндээ ийм үндсэн механизмаар ажилладаг юм байна. Ард иргэд зөвхөн цалин, хөдөлмөрийн хөлснөөс гадна санхүүгийн зах зээлээр дамжуулаад эрсдлийг хамгаалуулад компаниудын хувьцааг эзэмшиж ашиг аваад банкудад мөнгөө байршуулах хадгаламжийн хүү авдаг.
ийм үндсэн тогтолцоотой буюу энэ бол орлогын 2 дахь их үүсвэр юм байна гэдгийг та бид үзлээ. Тэгэхээр энэ банк, хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан, даатгалын байгууллагуудын талаар эднэрийн үйл ажиллагааны талаар дэлгэнгүй видео лекцүүдийг манай видео сангаас хүлээн авч үзээрэй. Эдгээр хичээлүүдийг та бүгдийг нь үзснээр эдийн засгийн цогц ойлголттой болно.